Turbo киносогт эргээд тавтай морил бид энэ удаад 2008 онд нээлттэй хийсэн Heart to Heart Who киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Нүүлгийнх айн гүнд бүх зүйл жам ёсороо өнгөрнө. Модноос унсан самар өнгөрсөөр нэгэн цэцгийг мөргөнө. Түүн дээр тогтсон бяцхан тоосон цэрийг салхиар туучхав. Салхинд туugдсан энэ бяцхан тоосон цэр ой дундуур салхины аясаар хүн хөвсөөр энэ удаагийн аялал маань эхэлж байна. Хинд ч үл харагдах, үл тоогдох бяцхан тоосон цэр. Харин ойн дунд асар том зан алхах хүртэл газар дөргөн. Гэвч тэр харагдаж байгаа шиг амар биш. Маш хөнгөн шингэн амьдралаас аж аргалыг нь олж хардаг нэгэн. Түүнийг Хортон гэдэг. Түүнийг усанд орж явах хооронд хин нэгний хаяархан орлог чимээ сонсогдлоо. Эргээд хартал хинч ядгүй. Хажуугаар нь хиндэж үл мэдэгдэх бяцхан тоосонцрол нисэн өнгөрсөн. Тэр нээгч тоосонгүй. Хортон ээлжид айн хичээлээ баг балчир амтд захаар өдрийг эхлүүлнэ. Өнөөдрийн хичээл навч мэд өөрийгөө харагдуулдаг шавж. Түүний айн талаарх хичээл нь бяцхан амттад болон ээжүүдэд нь маш их таалагддаг. Харин Хортон айн дүрм зохиогч, мөрдүүлэгч, өөрийгөө нүүлэн удирдагч гэдэг ийм имижид дэмж сайн ханддаггүй. Бусад амьтад Хортон бяцхан амьтдад айн мэдлэг олгодог гэдэгч харин энэ имиж өөрийн хүүхдээ өөрийн уутнаас юр гаргадаг. Бяцхан тоосонцоор Хортны хажуугаар дахин нэг өнгөрч Хортонд дахиад л аяархан орлог чимээ сонсогддог. Энэ удаа Хортон тоосонцрыг харлаа. Тэр төсөөлөхдөө энэ бяцхан тоосонцор дээр хин нэгэн тусламж хүсэн хорилж гин гэж боддог. Бүр хин нэгэн гэр бүлээрээ зүүхт ч гэсэн явж байх боломжтой гэж бодно. Тэр яаран тоосонцрыг авах гэж хижээдэгч тоосонцор салхиар тугцаар айн дунд жинхэнэ гүүх шиг болно доо. Хортон тоосонцрын араас явсан биш сүрэг сарамгчдын уурыг хүргээд авлаа. Арай гэж нэг юм явсаар тоосонцрыг усан тунахаас өмнө цэцэгний дэлбэн дээр тогтоож авч чадлаа. Үүнийг ажигласан эмч гэсээр түн дээр ирлээ. Хортон тоосонцор дээр байгаа хин нэгэнд тусламж хэрэг болсон байх. Бас түүний орлог чимээг сонссон гэхэд эмжийн илгэн хөшгнээ. Эмж тийм жижигхэн амтан байх боломжгүй л гэж бодоод байгаа юм. Харин Хортон бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг. Хортон ч ер нь хайрцагнаас гарч сэтгэдэг маш их уран зөгнөл сайтай төсөөлөх чадвартай нэгэн. Тэр хэлэхдээ магадгүй тэд нар жижигхэндээ биш. Бид нар зүгээр л тэдний хувьд том байх. Магадгүй бид нарыг ч гэсэн тэр дээрээс хин нэгэн хараад байж ах чинь билүү гэж ярьдаг. Харин эмжийн хувьд харагддаггүй, сонсогддаггүй, мэдрэгддэггүй л бол энэ нь оршин байхгүй байна л гэсэн үг. Хортныг шоглож хүүхдүүдэд энэ утгагүй хаасан зүйлээ ярин буруу үлгэр дуурайлал битгий үзүүлээрээгээд баахан сүрдүүлж агаад л яваад өглөө. Хортон тоосонцор дээр байгаа хин нэгийг сонссон гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Харин одоо сонсогдохгүй байгаа нь ердөө л сонсож чадахгүй дээ байх гэсэндээ уушигнийхаа багтаамжаар харин ч нэг чангаар орилж үзлээ. Бэн үү! Хортны зүв байж. Тэр бяцхан тоосонцор дээр хин нэгэн ч биш. Бүр бяцхан ертөнц нуугдаж байлаа. Хортны орлог чимээ тэдний ертөнцийн давхархыг нэвтрэн Хүвил гих хотод хүрээд ирэв. Хүвил гих хот нь ад жаргал аюулгүй байтал сайн мэдээгээр дүрсэн хот. Өөрсдөө бяцхан тоосонцор дээр тогтсон хормын дотор сүрэх боломжтойг мэддэггүй. Тэдний хотын дараг Мак Дод гэдэг. Ажилч шудраг гэрнэ жоохон хачин. Мак Дод эхнэр болон 96 охтууд ганц хүүтэй. Тэр тэдэндээ өдрийн хитгэн хормыг л зарцуулах боломжтой. Охид бүр дээрээс ирүүлэхтэй цагаар хитгэн секунд зарцуулдагч цаанаал нэг сайн аав нь харагдаад байгаа. Түүний хамгийн том нь ганц хүү Жожон. Тэр хүүтэйгээ ярилцах гэж хичээдэгч хүү Жожон ааж гэж аваа гарахгүй. Хүүгээ өөртөө найдал хотын дарга болно гэдэгт итгэдэг. Тэдний өвөг эцэг бүр бүгд удмаараа хотын дарга хийсэн гэр бүл. Хүүгээ зоригжуулан хотын дарга байхыг урамшуулан хилдэгч хүү Жожон өвгийг нь ч аавыгаа тийм ч их тоохгүй байгаа шинжтэй зүгээр л яваад өгчдөг. Харин энэ үеэр хотын дарга Хүвил хотод нь газар хөдлөхийг анзаарна. Хортон харин нөгөө талд коконатын шүү суусан шигэ. Найз Мортонтойгоо нөгөө цэцгээ бараг найз болгочихсан ярьж өгнө. Үүнийг анзаарсан найз Мортон нь чайхан санаа зовно. Бусад амьтад Хортон галзуу солиотой нэг ингээд ботчихвээ гэсэндээ санаа зовоод байгаа. Хүн амтаг харахад зүгээр нэг цэцэгтэй яриад байгаа юм шиг харагдаад байгаа. Найз Мортон нь бусдад хэлж болохгүйг анхааруулсан ч байхгүй. Нууж чадлагүй нөгөө хідэн ангийнхаа хүүхдүүдэд бүгдэнд нь хэлчихдэг. Түүнийг цэцэг дээр тогсон тоосонцороо барин ярих хоорондоо Хүвил хотод хачин чихтэй зүйлс болсоор
Аквариумд хусан далийцсан барилга өөртөө баригцаар үүлээ сонж ихтэй хурж байна. Макдод хүүвилийн дарганаар биднэрийнхаар бол улс төрчид юмдгүү та. Их хуралдаанаар хотод нь хачин чихтэй зүйлс болж байгааг анхааруулan хотынхон 100 жилийн оюу баярыг хойшлуулахыг санал болгодог. Мөнхийн 50 хүүвилийн хувьд 100 жилийн амар амгалангийн баярыг хойшлуулах нь утгагүй зүйл мэт байлаа. Макдодын хэлсэн үгийг тоогч юм биш. Харин ч элэг дог болгоод хуралдаанасаа хүүгэд гарлаа. Өөр нь хүрсэн Макдод ажлынхаа өрөөнд ирээд өөрийг нь тохиургасан даргын царай руу ч гэжтэй зураг руу л та үдээсний машин мачи гэж хийцэн байхгүй. Ойгоод өөрийг нь ончив. Хамаг чангаараа орилсан биш харин энэ удаагийн чимээ хоортны чихэнд хүрлээ. Хоортон бөөн баяр. Макдод харин хинбэгээд гайхаж идэг. Тэд нэгэн хоолойн төхөөрөмжөөр хоорондоо ярих боломжтой боллоо. Хоортон тэднийг тоосонцор дээр тогтсон төдийгүй тэр тоосонцроос хин нэгнийг сонсон талаараа хэлэхэд Макдод итгэсэнгүй. Мэдээж шүү дээ. Хин л өөрийг нь нэг тоосонцор дээр тогтсон ертөнцид амьдардаг хэд итгэв дээ. Итгэж ядсан Макдодод хоортон хэлбэрхан хүүвэлд өдөршөн гэсээр өөрийн яриаг үнэн болохыг итгэлөө. Сандарсан Макдодын хувьд энэ нь итгэмээргүй ч итгэх ёстой үнэн болж хувирлаа. Итгэж ядсан Макдод хотынхоо шинжлэх ухаанчаас үүнийг онол мэтээр асуухад шинжлэх ухаанч тэр хэрэг бид нэр тоосонцорт тогтдог ертөнц цагаад хөвөн хөвсөөр байвал аюулгүй орчин олохоос нааш устж үгүй болно хэмээн тас гэд хэлээд орхидог. Макдод ч золтой ухаан алдаад унтсан. Яаран хоортонтой ярддаг төхөөрөмж дээр ирэн өөрийн ертөнцийг устгах аюултай хэлснээр хоортон аюулгүй орчныг хайх аян замаа эхлүүлдэг. Түүний эргэн тойрон бүгд л бяцхан ертөнц оршиход аюултай харагдсан ч алсын асад байх агууд нуугдсан цэцэг аюулгүй газар болохыг анзаарлаа. Хотын дарааг Макдод хүүвилийн 100 жилийн ойн бэлтгэл дарагдана. Хоортон харин нөгөө талд алс газарт харагдах аюулгүй газрыг зорих ажилдаа орцгоолоо. Хоортон цэцэгтэйгээ ярьсаар болгоомжтой гихч нь алхана. Хоортны яриаг сонсон нөгөө хідэн ангийнх нь түүнийг дуурайн нэг цэцэг барьчихжээ. Бүгд өөрсдийн гисэн цэцгэн дээр тогтох ертөнцтэй болцгоосон байх. Үүнийг харсан эмжийн зулцагч хоортны үгэнд итгэн өөрийн гисэн цэцэгтэй болчих. Харин үүнийг нь харсан эмж бөөн хоортон цэцгээ өгөхийг шаардна. Мэдээж хоортон юу гэж өгөх вэ? Энэ тоосонцор дээр хүмүүс байгаа. Тэд нар хэдий жижигхэн ч хүн л юм бол хүн тэдний хичнээн жижигхэн байх нь хамаагүй гэснээр эмжийн зэвэг хүргэж архив. Эмж айн амьтдыг өөртөө ятхан хоортон буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа мэтэр айн амьтдад ярьж эхэлдэг. Хоортон бушуухан шиг холдоод өөрийн замыг өргөлжлүүллээ. Хавцлын эрмэгт тулан гүүрээр гарах том даваа хоортонд ирэв. Хүнд жинтэй зааны хувьд хэврэгхэн энэ модон гүүрийг гарах нь их л шандас шаардсан ажил болох нь тэр. Нөгөө талд хөвөл хотод Макдод шүдний эмнэлэг дээр ирлээ. Шүд эмчлүүлэх гэсэн биш. Хоорт нэг дээш доош хөдлөх төдийл Макдод нүдрүүгээ устдас зуулж гартаа мэдээ алдуулагч тариулчив. Сандарсан Макдод гэртээ яар ирнэ. Түүний хачин чихтэй авирлаж байгааг эхнэр нь анзаарах нь мэдээж. Макдод эхнэртэй тайлбарлах гэсэн ч эхнэр нь энэ яриаг өөртөө л хадгалахыг зөвлөлөө. Бусдад галзуу солиотой мэд харагдах байл гэсэндээ тэр л юм байна л та. Макдод хоортонтой өөрийн эвлүүлсэн төхөөрөмжөөр хэсэг яриад аавын албандаа орлоо. 96 охтуудаа бүгдийг нь унтуулад ганцгүй Жожотойгоо хэсэг ярилцмаар айдав. Хүүтэйгээ ойлголцоод байгаа мó гэсэн. Миний хүү аав нь чамайг хитрхи их миний хүссэн хотын дарга болгох гэж зүтгэсэн байсан байна. Миний хүү чи өөрөө хүсснээрээ ямар ч хотын дарга болж олно гэж юу? Үгүй яг ойлгоод байгаа мó гэтэл хотын дарга болох нь бол баараагүй. Өөр сонголт бол өөх нь битгий хэл бодолд нь ч байхгүй бололтой. Аавда тиймсэн ойлгогдож чадаагүй жоохон гонигтай ч юм уу гэлтэй ганцаар нуугдан гэрээсээ гарлаа. Хаашаа явж байгаа юм бол доо гэтэл хүүвэлийн хаягдсан одон орон судлалын цамхаг түүний өөрийн дураар эрэх чөлөөтэй байж болох ганц л газар. Хүүвэлд амар тайван шүнэрж яхад харин нөгөө талд эмж бацаахгүй санаа өвөрлөж байдаг. Тас шуунд элдвийг ярьж хоортон тэр цэцэгнээс нь салгах ажиллагаа хийлгэхээр болов. Хоортон мэдэж байгаа ч малаг сайхан хурхирсан шиг цэцгээ өвөртлөөд унтаж байдаг. Өглөө болтол зуны халуунд хүүвэл хүзүү дарам зузаан засаар хужигдчихж яасан байх уу гэхээр хоортны эргэн тойронд өглөөний жавар буусан байж. Тэгснэ ганц хүчтэй үлээгээд л тэдний засыг байхгүй болгочлаа. Энэ хооронд хоортон дээр найз Мортон нэрж эмжийн юу сэдэж байгаа, юу гэж ярьж явааг нь хэлв. Эмж бусад амьтдад хоортонг муугар магтаж нүүл ойгоос түүнийг хөөхөр сэдэж байгаа юм байна. Найз Мортон түүнээс ятхан цэцэгнээсээ салахыг гуйдаг. Хоортон хотын даргад өөрийн 100% амлалтыг өгсөн учраас амлалтаасаа буцахгүй хэлнэ. Найз Мортон нь учирлан ядаж хаяадаач болов зарим зүйл дээр 90% зориулалт гаргадаг байл да. Би бүр хизээч нэг зүйл дээр 90% хандаж байгаагүй. Хар амьдрал сайхан л байна гэж хэлж бас үзв. Мэдээж хоортон өөрийн үгнээс буцахыг хүссэнгүй.
Хоортон Мактодод хотын бүх иргэдэг цуглуулан болзошгүй аюулд анхааруулахыг хэлв. Гэтэл Мактод хотын иргэдэг цуглуулж чадах үгүүдээ ихэд эргэлзэж байлаа. Уул нь хотын дараагийн байгаа штэ. Хотын иргэд нь Мактодыг биш харин хотын зөвлөлийн гишүүдийг л сонсдсон байх. Тас шувууны дайралт эхэллээ. Хоортон Мактод хоёр тал талдал бажигналдаж байлаа. Хоортон гүйсээр яг сайхан түүний гараас зүгтлаа гэтэл хартан зогсож явах юм. Хараа гэж түүнээс мултраад Мактодыг хотын иргэдтэй анхааруулахыг хэллээ. Мактод сэтгэл шулуудан Хүвэлийн иргэдэд юу болоод байгааг хэлэхэр боллоо. Иргэд ч юу болоод байгааг мэдхээр хотын төвдөө цугларлаа. Бүгд л сонин жигтэй зүйлс болоод байгааг анзаарч Мактод ард иргэдтэй анхааруулах гэж хичээсэн ч хотын зөвлөлийнх нь түүний үгийг нохоо хутсан чинээ хүл авсангүй. Тоогчгүй. Иргэдийг санаа зовлтгүй гэд харин эсэргээрээ 100 жилийн ам баяраа тэмдэглэцгээе гээл уриалж байдаг. Гэхдээ эн чи одоо юун баярсагч юм бэ? Мактодын үгийг тэд сонсоогүй. Аргаа барсан Мактод хоортны талаар иргэдтэй хэлсэн. Хинч түүний үгэнд итгэхгүй байсан учраас хоортон сонсоод итгэх байх гэж бодож л тээ. Тэд бүгд хотын дарга галзуурч аюудаа гэсэн янзтай харааш олж гарцгаа. Яг эгзэгтэй мөч ирж хоортон Хүвээлтэй ярихыг хүсгэд яг тэрэл мөчөд тас шувуу түүний цэцгийг нь булаа нисчихв. Бүх иргэд чимээгүй хоортонг сонсохоор хүлээж ялаа. Хинч дугарсангүй. Бандсан Мактод ч димээл хоортон гэж ориллоо. Иргэд утгаараа Мактодыг шоглон түүний анхааруулгыг үгэн чинээ сонсолгүй баяраа тэмдэглэхээр болцгаав. Эхнэр хүү Жожо хоёр нь л итгэл муутайхан Мактодод итгэж байгаа шинжтэй. Нөгөө талд хоортон булаалгасан цэцгийнхээ араас ухаан жолоогүй тас шувууны хойноос гүн. Гэтэл тас түүний цэцгийг нүдэн дээр нь өндөр уулын хавцлаас доос шидчихв. Ядж яхад яг тэр цэцгээр дүүрсэн тал хөндөй рүү шидчихв. Цэцэг газарт пүн гэд унахад Хүвээлд газар дөргөн аюул ирлээ. Цаг хязгаар нь үл харагдах цэцэг тал хөндөй хоортон бууж өгсөнгүй. Нэг нэгээр нь цэцгийг шалгана. Хэдий тэр шалгасан ч хинч түнд хариу өгсөнгүй. 9500 цэцгийг шалгасны дараа хоортон цөхөрч бүхэл өдрийн турш тэр цэцэгт тогтсон тоосонцроо хайсаар салхилан шалгасан бүх цэцэг нь туугдж түүний найдвар тасрах шахсан яг тэр мөчөд тэр цэцгээ олж харлаа. 3 сая дахь цэцэг дээр шүү дээ. Гэтэл хинч хариу өгдөггүй. Хүвэл хот нуранган балгас мэт болжээ. Амьд хүн амтан байна уу гэлтэй. Хоортон цөхрөн улсаар газар унахад хэн нэгний хоолой түнд сонсогдов. Хотын иргэд ашгүй эссэн минь байж баярлсан хоортонч бүр үсэрч өгнө. Хүвэлч дагаад дөргил тавлаа. Харин Мактод хоортонг зогс гэхэд хот буцаад дөргих боллоо. Ингэж нэг юм Хүвэлийн иргэд Мактод хотын даргадаа итгэлээ. Мактод хоортонг гэр бүл болон Хүвээлийнхэнтэй танилцууллаа. Тэд учраа ололцсон хоортон тэднийг аюулгүй газар авчирхаар буцаад хаян замд орлоо. Тэдний бүх итгэл найдвар нь хоортон байв. Тэр баяртайгаар цэцэгтэйгээ ярьсаар мэдээж энийг нь ойн амьтад анзааралгүй яхав те. Хоортонгч гэсэн ойн амьтад нь галзуу гэж бодцоож байлаа. Эмч үүнийг олоод сонсох нь мэдээж түүний галзуу аюултай гэж ятгсан эмч шүү дээ. Эмч ойн амьтдыг ятгасаар түүний эсрэг төрөх нь түн дээрэлээ. Бүгд галзуу мэт ууралсан амьтад. Эмч яриаг эхлүүлэн хоортонг өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөл гэж байна. Тоосонцор тогтох тийм жижиг амьтан гэж байхгүй. Харагдахгүй, сонсогдохгүй л байгаа бол энэ нь оршин байгаа хэрэг юусоо биш. Хэрвээ түүнийг өөрийн бурууга хүлээн зөвшөөрч эмжийн зөв байсныг бүх амьтдын өмнө хэлбэл зүгээр орхиноо л гэж байна. Хоортон харин бууж өгөхийг хүссэнгүй. Тэр тэдэнд Хүвэлийн талаар танилцуулан чи хэдий сонсохгүй харахгүй байлаа гэд хэдий жижигхэнч хүн л бол хүн байхгүй болчихгүй гих сэтгэл уяраам үг хэлсэн ч амьтад эмжийн талд байв. Тэднийг сонссон Мактод иргэдээ байж болох бүх хийл чадлаараа өөрсдийн байгааг мэдэгдэн чимээ гаргахыг уриалдаг. Хүвэлийн иргэд бүгд санаа нэгтээ өөрсдийн амьд оршин байгааг нотлох гэж хичээнэ. Хоортны сонсгол бусад амьтдыг ботход хэдий сайн ч бусад амьтад сонсож чадахгүй лайлаа. Хүвээлийнхэн улам илүү дууга өндрөсгсөөр харин Жожо хотын иргэдээс тэс хөндлөн өөрийн нууц газар руу чиглэнгүй. Хоортон харин хүлэгдэжээ. Хүвээлийн бүх иргэдийг чимээ гаргахыг яарвчлуулав. Мактод хүү Жожого хайн түүний нуугдах одон орон судлын цамхаг дээр ирлээ. Жожогийн нууц ертөнц янз бүрийн дуу чимээ гаргах төхөөрөмжөөр дүүрсэн байв. Дуу чимээ гаргахыг харин ч нэг үзүүлж өгдөг. Тэдний дуу хоолой тэдний орших ертөнцийг нэвтлэх шахна. Гэхдээ хараар сулдаад байгаа юм. Нөгөө талд эмч түүний цэцгийг буцалсан халуун тоогоор шидэх гэж санаархсаар эгзэгтэй мөч ирж Жожо яаран дээвэр дээр гарч урд хожид гаргаж байгаагүйгээрээ орилов. Ёо! Энэ удаа тэдний дуу тэднийг бүргсэн давхаргыг нэвтэлж чадав. Итгэл найдвар тасран эмч тоогоор цэцгийг шидэхэд түүнийхүү амжин барьж чадлаа. Би сонсож байна. Надад сонсогдоод байна. Бусад бүх амьтад ч гэсэн тэдний яриа сонсогдов. Эмч хэдий өөрийнхөө зүтгэсэн ч нэгэнтээ өнгөрсөн байв.
Амьтад түүний тал байхаа болжив. Хөвөлийн иргэд хийж чадлаа. Амьтад баяртайгаар хоортон бүчин зогсоно. Харин тэр хол зогсоод гатуурхагдсан эмжийг олж харан түүн дээр очив. Хоортон хизээж хин нэгнийг гатуурхдаг нэг юм биш. Нүүл ойн амьтад ч хөвөлийн иргэд ч санаа нэгдэн бүгд сайхнаар төгслөө. Турбан кино суугтай хамтайсан сонсогч танд баярлалаа. Энэ удаагийн киногоор хэн нэгэн хичнээн жижигхэн үл анзаарагдамж бай хүнл бол хүн гих сургамжийг бидэнд харуулжээ. Та бидний санал болгож байгаа киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Ингээд дараагийн киногоор уулзлаа. Түр баяртай.